Сайн уу манайхан? Дараагийн бичлэгээрээ уулзаж байгаадаа баяртай байна. Манай бичлэгийг үздэг ихэнх үзэгчид маань subscribe дардаггүй юм байна жээ. Заавгаараад сабга заавал дараарай. За ингээд бичлэгтээ орцгоё. Ян хүйтэн харцаар ширтэн гараа итгэлтэйгээр урагш сунгасаа. Тэрээр өөрийн шивштгийг дуудаж агаарт хурц мөсөн ирнүүд гялцсан гарч ирэв. Янд мөсөн жад. Хурц үзүүртэй мөсөн жаднууд Сесилия руу асар хүчтэйгээр нисэн ирлээ. Үүнийг харсан Сесилия сандран цочирдож өөрийгөө хамгаалахаар яарагчлав. Сесилия: "Манай хаалт." Тэрээр өөрийнхөө өмнө цэнгэр туяатай хамгаалтын бүрхүүд үүсгэсэн ч Яаны тогтолгоо түүний төсөөснөөс хавьгүй хүчтэй байв. Мөсөн жаднууд хаалтыг нь хүчтэй мөргөж цууравт үүсэж эхлэхэд тэрээр шүд зум хашгирлаа. Сесилия: "Хараа зэт." Гэвч Яан үүгээр зогссонгүй. Тэрээр дараагийн тогтолгоондоо бэлтгэж гар дээрээ асар том галт гүмбэг манаж эхлэв. Яан: "Пиро, дэлбэрэлт." Тэнгэр гал улаан өнгөөр туяарч асар том дэлбэрэлт Сесилияг чиглэн буулаа. Сесилия өөрийн хаалтын цаанаас айдастайгаар өгүүлв. Сесилия: "Манай хаалттай хөдөлж чадахгүй нь би үхэх нь байна." Тэрхэн мөчөд хүчтэй дэлбэрэлт болж Сесилиягийн хамгаалалт бот үсрэн тэрээр цохилтонд шидэгдлээ. Түүний биеийг хурц ирнүүд нэвт сүлбэж цус алдан газар унав. Утаа сарниж Сесилия цусандаа хутгалцсан байдагтай хэвтэж байлаа. Тэрээр арай ядан амьсгаа авч өөрийгөө амьд байгаадаа итгэж ядан байв. Сесилия: Би амьд байна. Тэр новш. Пиро дэлбэрэлт шиг том шившлэг ашигласан юм чинь манан дуусчихсан байж таарна. Удахгүй хүмүүс чинд ирэх байх. Тэрээр айдсаа дарна өөрийгөө аврах арга замыг дотроо төдөгдөж эхэллээ. Сесилия: "Намайг тагнуулгах ямар ч нотхоо байхгүй шүү дээ. Тэгээд ч нэг муу хүүхдээ сууж намайг сэжиглэхгүй байх. Цамхгийн шидтнүүд ч надад итгэнэ. Зүгээр л хурдан эдгрээд түүний зохицуулчих бол." Гэвч түүнийг бодлоо дуусгаж амжаагүй байтал Яаны хөлийн чимээ ойртон ирсэ. Яан түүний дээрээс хүйтэн харцаар ширтэж эцсийн үгээ хэлв. "Яан, би чамайг барьж өгөөд өөрийнхөө нэрийг дээш нь гаргах бодогтой байна" гэж хэлв. Түүний өөдөөс хар зогсов шахацсан Сесилия гайхаж "Үнэхээр тийм юм болно гэж бодоо юу?" хэмээн асуухад хүү ялсан мэт инээмсэлж "Мэдээж. Cold Walker надад та нарын ч мэдэхгүй нотлогоо байгаа" гэж хариуллаа. Сесилия базмагдаж "Юу яриад байгаа юм" гэж асуух зур эргэн тойронд хүмүүс шивнэлдэж эхлэв. Гэтэл гинт цэргүүд гарч ирж тэдний дундаас Ахмад Оливер гарч ирээд "Энд юу болоод байна? Сесилия" хэмээн дуу алдна. Оливер шархацсан Сесилия дээр гүйж очиод "Чамд юу тохиолдов вэ? Энэ шархнууд чинь" гэж санаа зовон асуухад нөгөө Яан тэдний ард тайван зогсоод "Би тэгсэн юм" гэж хэвнийг хэлв. Оливер Яан руу ширүүн харж яагаад ийм зүйл хийснээ тайлбарлаад айлгийхэд хүү огт сандарсангүй. Тэрээр "Юу болсон юм бэ? Би санамсаргүй харчихсан юм. Энэ эмэгтэй баг зүүсэн хүнтэй юм ярьж байсан. Тэгээд гинт намайг алах гэж оролдсон" гэж хэлэхэд Сесилия цачирдаж "Юу?" хэмээн дуу алдав. Яан хүүгээс "Тэгээд чи түүнийг ийм байдлаар болгосон хэрэг үү" гэж асуухад хүү "Би амьд үлдэх хэрэгтэй шүү дээ" гэв. Мөн тэрээр тэдний ямар нэгэн зүйл шалгаж байсныг биен дээрх нуус тэмдгийн талаар цохиулгахад Оливер маш ихээр байхна. Яан нөхцөл байдлыг ойлгоод тэр эмэгтэйн биеийг шалгаад үзвэж тушаав. Үүнийг сонссон цагаан цамхгийн шидэтгэнүүд эсэргүүцэж "Ахмада, эн чинь арай хитэрч байгаа юм биш үү? Бидний цагаан цамхгийн шидэтгэнүүд гэдгийг мартаа юу" гэж ууржна. Гэвч Оливер тэдний үгийг үс тоон хилдээ суулгахад эсэргүүцэж байсан шидэтгэнүүд айсандаа сочиж чимээгүй болов. Оливер илдээ барин зогсоод эрхэм дээдэс энд байгаа. Түүнийг байхад ийм зүйл болсон. Шидэтгэнүүд орвцсон ч бай, үгүй ч бай. Бид үннийг олох үүрэгтэй гэж хатуу мэдэгдэв. Шидэтгэнүүд Сесилияг эмчлэхийг гуйсан боловч Яан шалгаж дууссаны дараа тэрийгэ хий гэж хэлв. Төвсгөлд нь тэрээр Сесилиагаас сэжигтэй зүйл байгаа эсхийг нэгтлэн харна. Цэргүүд Яанд хандна. Бид юу ч олсонгүй гэж тайлагна. Үүнд шидэднүүд ихэд бухимдан. "Би танд юу гэж хэллээ дээ? Яаж түүнийг сэжигдэж чадаж байна? Бид түүнийг даруй эмчлэх хэрэгтэй байна. Яг одоо" хэмээн душаана. Оливер Яанаас "Худлаа байсан хэрэг үү" гэж асуухад Яан тайвнаар "Мэдээж үгүй" гэж хариулах бөгөөд шахацсан эмэгтэйг түшин авч "Намайг өшөөгөр" хэмээн хэлээд Яан Сесилия тонгоолгоод. Тэр мөчөд Яан болон бусад цэргүүд Яан "Чи юу хийгээд байна" гэж байхан асууна. Яан шахацсан Сесилия хүзүүнд хүрэхэд цэнхэр гэрэл цацарч нэг нь нууцлаг шивээс тодорч ирнэ. Үүнийг харсан цэргүүд "Юу вэ" хэмээн дуу алдаж "Манай тамга" гэж гайхширна. Сесилия "Чи юу хийчих вэ" гэж асуухад
Сесилия. Би та хоёрын юу хийгээд байгааг байхаж байсан юм. Энийг шалгаж байсан байх нь. Яан дотроо Cold Walker-ууд тусгай тэмдэгт аруулж байж сургуульд явдаг. Зөвхөн менежерүүд нь л мэддэг болохоор тэд өөрсдөө ч энийг мэддэггүй гэж бодно. Яан үргэлжлүүлэн бодно. Би хүүхдэд нэг менежерийг нь бүтэн жил байцааж байж мэдэж авсан хэмээн өнгөрсөн үеэ дурсна. Оливер цэргүүдээсээ энэ тамга ямар учиртайг мэдэх хүн байна уу гэж асуухад цэрэг би анх удаа харж байна гэв. Дараа нь Яанаас асуухад Яан би ч гэсэн анх удаа харж байна. Хинч ямар учиртай тэмдэг босхийг нь мэдэхгүй ч энэ бол матлах баримт. Эхлээд түүнийг эмчил, дараа нь бид түүнийг байцаах болно гэж шийдэмгий хэлнэ. Яан дуугүй зогсно. Оливер манай шорон бэлдэж бай гэж тушаахад цэрэг мэдлээ гэж хариулна. Тэгээд Оливер Яан руу харж Оливер хэрвээ үнэхээр бүх зүйл үнэн байх юм бол эрхэм дээдэс чамайг шагнах болно хэмээн Яанд хандан хэлснээр энэ хэсэг төгсдө. Нэгдүгээр ханху тэр хүүхэд цамхгийн 3 дугаар зэргийн шидтнийг дийсэн гинэ. Оливер тийм ээ. Нэгдүгээр ханху түүнийг ийм чадварлаг гэж төсөөлсөнгүй шүү. Чамд тэр хүүхэд ямар санагдаж байна да Ахмад Оливер? Оливер түүний талаар шидтнийг хэлсэн үнэн бололтой. Түүний үг яриа үйлдэл нь хүүхдийн шиг биш юм. Нэгдүгээр ханху би шийдвэр гаргахаас өмнө эхлээд түүнтэй өөрөө ярилцаж үзэх хэрэгтэй бололтой. Ахмада түүнийг над дээр аваад ир. Яан орж ирнэ. Намайг дуудуулсан уу ихэм дээдсэ? Нэгдүгээр ханху тийм ээ. Цагаан цамхгаас явуулсан шидтнүүдийн нэг нь колдуудын тагнуул байсан гэж сонслоо. Бас нэлээд чадварлаг шидтэн байсан гэсэн. Түүнийг барьж дийсэн гэдэг чинь нэлээд том амжилт гэж би хувьдаа бодож байна. Яан баярлалаа. Нэгдүгээр ханху тиймээс би чамайг шагнах гэсэн юм. Чамд хэрэгтэй зүйл байвал шууд хэлээрэй. Яан тэр миний юу хүсэж байгааг асууж надад ямар нэг дад санаа байгаа эсхийг мэдэх гэж оролдож байна. Нэгэнт л ийм зүйл болсных хийчихв. Яан тэгвэл та зөвшөөрвөл би эзэн хааны ордон руу явах замд байдаг хуучин цагаан цамхгийн буурыг үзмээр байна. Нэгдүгээр ханху хуучин цагаан цамхгийн буур гинэ. Тийш очиж яах гэсэн юм бэ? Хараад байх юм нээх байхгүй шүү дээ. Яан би тэр газрыг зөвхөн ярианаас л сонсож байсан. Тэгээд ганц удаа шууртгаа өөрөө очиж үзмээр байсан юм. Нэгдүгээр ханху тэр юу ч гуйж болох байсан байхад түүхэн дурсгат газар очие гэж байдаг. Аргагүй л жоохон хүүхэд хിവэрэ бололтой. Нэгдүгээр ханху болж байна. Би чамайг тэнд аваач. Яан би төсөөснөөсөө ч хурдан тэр зүйлийг өөрийн болгох бололтой. Хуучин цагаан цамхгийн бууран доор гүн нуугдсан зүйл бий. Тэр бол луугийн хэлний ном. Цаг хугацааны иж хэдийг судлахад луун хэл маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Харин тэр ном луугийн хэлний мөн чанарыг тэр чигт нь хадгалсан байгаа. Өмнөх амьдралдаа би энэ номыг үхэхээс хэдхэн жилийн өмнө олж байсан. Тиймдээ ч маш бага хэсгийг нь л өөрийн болгож чадсан. Харин энэ амьдралдаа хэр ихийг өөрийн болгож чадхоос Яан морин тэргээр ээжтэйгээ хамт хааны ордон руу явна. Яаны ээж цонхоо шивтэнгээ. Арх удаад ийм хол явж үзэж байна тийм ээ Яанд хэмээн асуухад Яан тийм ээ ээжээ гэж хариулв. Дагласын аав нийслэлд очихороо би танд хүтэж хийж явах бай. Би гаднаасаа ингэж харагдаж байгаа ч нийслэлд нэлээд удаан авах юм хийсэн юм шүү гэж өөрийгөө танилцуулв. Үүнийг сонссон Фэж ах баярлсан. Өө бурхан минь баярлалаа гэд инээмсэглэхэд Яан тэр Дагласын аав руу сэжиглэнгүй харж дотроо энэ залууг хараад байгаарай хэмээн дурамжхан бодно. Удалгүй тэрэгний хаалгыг тог хэмээн тогшовч хэмээ гарч эзэн хааны хүлэгт баатар Дид Ахмад Паул гарч ирнэ. Яан ихэмээ бид ирчихлээ. Бид энд 2 хоног байрлах болно. Мөн эрхэм дээдсийн тушааснаар тэр хугацаанд та энэ газрыг хүсснээрээ судаж болно. Бүгд намайг дагаад яваарай. Би та нарыг байрлах газарт чинь хүргэж өгье хэмээн урав. Тэднийг очиход тосгоны дарга бололтой нэгэн настан болон иргэд угтан авч бүхий жослоо. Эрхэм дээдэс манай муу жижигхэн тосгонд ирнэ гэдэг хідэн удмаар минь үлдэх нэр төрийн хэрэг үлээ хэмээн сүсэрлэн хэллээ. Нэгдүгээр ханху нэг сүртэй юм биштэй хэмээн найрсгаар хариулна. Үүнийг харсан Яанд тэр ард иргэдтэй найрсаг ханддаг байх нэ гэж бодон зогсохдоо өнгөрсөн үеэ эргэн санав. Тэрээр дотроо өмнө нь Рагнар үргэж миний хажууд байдаг байсан болохоор хэмээн гүнхтэйхэн дурсан. Яан бодохдоо 5 ханху үргэж хүүтэн гүндий харцтай явдаг байсан. 1-р ханху тэгэхээр тэр язгууртлууд биш хүмүүс рүү ийм зүйл нь харц гаргадаг байх нь хэмээн бодно. Яан эзэн хаан яагаад түүнийг илүү үздгийг нь ойлголоо. Гэтэл гинт давс
Ахмад, та хизээ хуучин цагаан самхад руу явах юм бэ? Яан. Яасан? Доос. Би ч гэсэн очиж үзмээ санагдаад л. Яан. Би үүрээр газар доор хэсэг рүү очих хэрэгтэй гэж бодод Доглост маргааш зав гарууд хамт явцгаая гэж хэлв. Доглос баяртайгаар. Нэрээ юу? Хамтдаа юу? Яан. Тийм ээ. Доглос. Хөөх, тийм ээ. Баярлалаа. Аав Яаны ээж хоёр ярьж зогсно. Доглос Яанд таалагдаж байгаа бололтой. Фэж явах. Надад нэг асуух зүйл байна. Яан үргэлж ийм томоотой хүүхэд байсан хэрэггүй. Би түүнийг яагаад ч 12 настай хүүхдээр харж чадахгүй юм. Фэж. Яан хитрхи ийш тухайн суучихсан юм. Тэр яг л аав шигэ халамжтай, сайхан сэтгэлтэй хүүхэд байгаа юм. Тэр энийгээ бусдад хэлдэггүйч аавынхаа орон зайг нөхөх гэж хичээдгийг нь би мэднэ. Доглос. Аав. Тэгэхээр тэр аав шигэ байх нэ. Тэгвэл таны нөхөрч гэсэн шидтэн байсан хэрэггүй. Яаны ээж. Үгүй ээ. Фран энгийн хүн байсан. Тэр Яаныг төрхийн өмнөх нь ажилдаа явах гэж гараад сургаггүй алга болчихсон юм. 5 жилийн дараа түүний эд зүйлс нь л эргэж ирсэн. Тэгээд сүүлийн үед Яан Фэж яриагаа таслан. Март та юу ч биш гэж хэлнэ. Үзэгдэл солигдож Сафих болон тэнгэр дэх хотдыг дагсан урт аялал нь үргэлжилсээр. Энэ бол нэгдлийн дайны дараах эзэнт хүрнээс хол орших хуучин цараан цамхаг руу чиглэсэн эцэс төгсгөлгүй аялал үлээ. Тэр үед энэ хуучин цагаан цамхагт ирсэн минь зүгээр л нэг тохиолдол байсан гэж үү? Үгүй ээ. Магадгүй ямар нэгэн зүйл намайг өөрийн ирэхгүй ийшээ хөдөлсөн байх. Ингээд би энд ирлээ. Энэ газар яг л 300 жилийн өмнөх шигэ харагдаж байна. Одоогоос 300 жилийн өмнө цагаан цамхгийн шидтнүүд болон луун үр сад гэгддэг драгониануудын дунд аимшигт дайнд игдсэн юм. Гаргуйлын айран болон драгониануудын хар эд шид эзэнт хүрнийг бүрэмсэн устгахад хангалттай хүчтэй байсан ч агуу зэрэглэлийн шидтэн Яан болон бусад дээд түвшний шидтнүүд тэдний эсрэг зогсож драгониануудыг ялж гаргуйлуудыг бүрэмсэн устгасан юм. Ингэж эзэнт хүрэн дахин амар амгалантай золгосон билээ. Гэвч тэднийг ялалтанд хүргэсэн Яан миний бие эзэн хааны суудлаас татгалзаж цамхгийн эзэн болохоор шийдсэн юм. Бид нийслэл Green River-ийн өмнөд шин цамхаг босгосноор энэ хуучин газар хүмүүст хаягдаж өнөөдөр ийм л балгас болон үлджээ. Гэхдээ миний хайж буй зүйл энд тавьдал байсан билүү? Яан шившлэг уншиж. Тийм ээ, энд байна. Би нууц хаалгыг нээн ботгош орлоо. Харанхуй дунд нэгэн зүйл хөдлөвшиг болов. Энэ бол гаргуйл. Яан. Энэ хөшөөг анх хараад нэлээд гайхаж байсан шүү. Учир нь 300 жилийн өмнө устж үгүй болсон гаргуйл энд нуугдж байна гэж хэн санах вэ? Чулуун хөшөө хагарч дотроос нь нүдэн гэрэлтсэн гаргуйл мангас амьлан гарч ирээд Яан мангасын эсрэг шидэт тарин уншин дайралт хийхээр бэлдэнэ. Яан. Усан бөмбөлөг. Яаны гаргасан аврах том усан бөмбөлөг гаргуйлыг онож хүчтэй дидбэрх болгож утаа манан арилахад мангас сүйдээгүй байлаа. Яан. Өмнө нь амархан алж байсан ч энэ удаад жаахан хичээх хэрэг гарах нь дээ хэмээн бодно. Гаргуулын нүд улам хүчтэй гэрэлтэж гаргуйл Яан руу маш хурдтайгаар дайран үсрлээ. Яан газарт гараа хүргэн дахин шидэт тарин дуудана. Мүсэн жад. Газараас асар том мүсэн жаднууд цухан гарч гаргуйлыг сүлбэнэ. Энэ үед Яан огтхонч сандардгүй дараагийн дайралтандаа бэлдэн. Хоёр гавтаа цахилгаан гүйдэл хоригдлуулан зогсно. Яан цахилгаан хэмээн шид ашиглаж дайснаа дарна. Гаргуулыг ялахад цаашаа явах зам нээгдэнэ. Удлгүй шалан дээрх нууц хаалга дуурн нээгдэнэ. Яан доош үсрэхдээ яг л өнгөрсөн удаагийнхтай адилхан байх шүү гэж бодоод аюулгүй буухын тулд хөнгөн оновт шившлэгийг ашиглан зөөлөн газардна. Тэрээр танхимын голд байх ширээн дээрх хуучин ном руу дөхөж очиод шамтай санснасаа эрт уулзлаа шүү хэмээн миших бөгөөд энэ нь луугийн хэлний хуйлаас байлаа. Тэрээр номыг хараад дараах зүйлсийг тунгаад хэн үүнийг энд нуусан болоо? Луу? Эсвэл магадгүй анхны шидтэн? Луугийн хэл. Миний өмнөх амьдралдаа ойлгож чадаагүй нууцлах хэл. Энэ амьдралдаа ойлгочулч гэж ихэд найдан номыг нээж үзнэ. Гэвч номыг нэмэгцээ Яан маш их гайхаж айн хоосон байна хэмээн дуалтна. Тэрээр хуудсуудыг нь эргүүж үзээд юу болоод байна? Арай гэж эргэлзэж эхэлнэ. Эцэст нь тэрээр өөрийн өнгөрсөн дурсамжаа санаж би аль хэдийн ашиглчихсан болохоор тэр юм болов хэмээн гайхан хоцордог.
Яан дотроо өмнөх амьдралдаа ашигласан луун хэлээ дахиад ганцхан удаа л уншичвал хэмээн бодож байлаа. Гэтэл гинт нэг зүйл болохгүй байгааг анзаарч хэмээн цочсноо. Би дуу гаргаж чадахгүй байна гэж сандран хэлв. Тэрээр галтаа ном барин зогсохдоо нөхцөл байдлыг ухаарч луугийн хэл бол хоолоогоор гардаг авэ биш. Манаг үндсээ болгож ашигладаг эд шидийн хэл. Тэгвэл ганцхан тайлбар байна. Алга болсон луугийн хэлийг ашиглах боломжгүй. Луугийн хэлгүүгээр цаг хугацааны эд шидийг ашиглаж болохгүй учраас би дахиж өнгөрсөн рүү буцаж чадахгүй гэсэн үг хэмээн дүгнэлээ. Үүнийг ойлгосон Яан би хүснээрээ цаг хугацааг буцааж болно гэж бодсон юмсаа гэж урангүйхэн бодов. Гисэн хэдий ч тэрээр гутарч суусангүй. Нүдэнд нь итгэл төрж. Энийг эртхэн олж мэдсэн сайн боллоо хэмээн өөртөө хэллээ. Ингээд Яан гэрэлтсэн хаалга руу нуруугаа харуулна алхах бөгөөд миний хоёр дахь амьдрал улам хүнд болчихлоо гэсэн бодлоор энэхүү хэсэг өндөрлөж байна. Үзэгдэл солигдож харуул. Яан эрхэмээ. Бид удахгүй Green Everdium нийслэлд очих гэж байна. Яан би эцэст нь нийслэлд ирчлээ. Сэрэмжтэй байх хэрэгтэй хэмээн бодно. Хэрвээ Сесилия зүхтаад өөр Cold Walker-тай холбоо барьчих юм бол Cold Walker-ийн эзэнт гүрэн намайг анхааралтай авчиг гисэн. Миний Cold Walker-уудын талаар мэддэг гэдгийг бусдад хэлэх нь гарцаагүй. Тэгүүлч нилээн муу шүү. Орох хаалганы үүдэнд цагаан цамхын эзэн болон хэсэг бүлэг шидтнүүд зогсон. Цагаан цамхын эзэн "Зогс" гэж тушаав. Оливер, цамхын өдөртөгч. Танд эрхэм дээдсийн замд саад болох ямар эрх мэдэл байдаг вүлээ? Энэ бол эзэн хааны тушаал. Цагаан цамхын эзэн. Надад Сесилия болон түүний талаарх асуудлыг шийдэх бүх эрх мэдлийг цагаан цамхагт шилжүүлэх тушаал эзэн хаанаас ирсэн. Оливер. Тагнуул нь эрхээс ч өмнө тушаал авчихсан байхыг харахад таач их яарсан бололтой. Цагаан цамхын эзэн. Иймэрхүү хэргийг хурдан шийдвэрлэх нь зөв биш үү? Амардаа ахмадаа. Энэ мөчөөс эхэлж цагаан цамхаг энэ асуудлыг шийдэх болохоор санаа зовлтгүй. Оливер. Хэрэгтнийг цагаан цамхын захирагчид хүлээл хийж өг. Цагаан цамхын эзэн. Ахмадаа. Тэр хараахан хэрэгтэн биш шүү. Үнэн зөвийг нь баттай бодохтол тэр цагаан цамхын шидтэн хэвээрээ байгаа. Тиймээс хэлж ярьж байгаагаа сайн ч бодоорой. Цаана хүлэг баатрууд бид хамаг юмаа зориуж түүнийг барьсан байхад яагаад түүнийг биднээс булаагаад авчих вэ хэмээн бургууцлаа илэрхийлнэ. Өөр мэд хэрэгч бас Ахмадаа эн чинь огт шудруу биш байна. Эзэн хааны тушаал байлаа ч гэсэн зөвшөөрч чадахгүй нь гэж хадгална. Энэ бүгдийг харж зогсоо Яан хүү дотроо тэдний юу хийх гээд байгааг юу н мэдэж байна гэж бодож байлаа. Яан цааш бодов. Энэ бол цагаан цамхгийн шидтний хамгаалах гэсэндээ биш. Зүгээр жирийн хүлэг баатруудаар шидтнийг байцаалгахыг хүсэхгүй байгаа хэрэг. Одоо тэд түүнийг цамхгийн доорх шоронд хориод энэ асуудлыг амархан шийдэж болох арга хайж байгаа. Тэр хичнээн колдуудын тагнууд байлаа ч гэсэн газар доорх шоронгоос зүгтэж чадахгүй. Яаны ээж. Тэрээр эргэн тойрноо хараад энд юу болоод байна гэж байхшин. Яан ээжигээ тайвшруулж юу ч хүчтэй та санаа зовоод хэрэггүй гэн. Яан Сесилияг цагаан цамхагт хүлээлгэн өгж байгааг хараад миний санаа зовох зүйл нэгээр ч гэсэн багаслаа хэмээн дотроо тайвширцсав. Төд удалгүй нэгдүгээр ханхуу ирж Яан эрхэмээ. Эрхэм дээдсээс эзэн хааны ордонд очихоос өмнө нэг газраа л очие гэж байна хэмээн урав. Тэдний очисон газар бол маш гоёмсог, аврах том цагаан харш байлаа. Яан үүнийг хараад эн чин өмнө намайг 5 дугаар зэрэглэлийн шидтэн болоход Рагнарын бэлгэлж байсан харш байна гэж тэр танив. Нэгдүгээр ханхүү түүнээс чамд таалагдж байна уу? Энэ бол эзэн хааны чамд бэлгэлж байгаа харш гэж хэлэхэд Яан хүнд тэртэйгээр бүх хийж би танд түнч боршгүй өртөө боллоо эрхэм дээдсээ гэлээ. Нэгдүгээр ханхүү чангаар инээд алдаж юу яриад байгаа юм бэ гэж хөвгөлтэйгээр хариулна. Яан энэ мөчөд өмнөх амьдралдаа би энэ харшийг 26 наснда авч байсан бол харин энэ удаад 14 жилийн өмнө авч байна. Үнэхээр гайхалтай харш байсан шүү гэж бодлоо. Нэгдүгээр ханхүү. Гэрийнхэн чинь энд үлдээд хоёулаа ордон руу явцгаая. Чи одоо нийслэлд ирчихсэн юм чинь эзэн хаантай очиж уулзах хэрэгтэй шүү дээ гэв. Харин Яан нэг зүйлийг хүсэж таныг зөвшөөрвөл би эхлээд ээжтэйгээ докторхыг нь үзэж болох уу гэж асуув. Нэгдүгээр ханхүү дуртай зөвшөөрч өө мэдээж ихэд Яан баярлсандаа нүдэн сэргэж баярлалаа гэж хэлв.
Харшийн дотор тал үнэхээр тансаг бөгөөд асар том болорлаатай байв. Яаны ээж нь бурхан минь хэмээн уулга алдахад Яан түүнээс танд таалагдж байна уу ээжээ гэж асууна. Ээж нь итгэж ядна. Надад таалагдж байна уу гинэ гэж асуултаар хариулна. Яан ээжтэй өнөөдрөөс энэ манай гэр болсон гэж хэлэхэд ээж нь энэ газар уу гэж байхна. Яан инээмсэглэн тийм ээ гэж батлав. Гэвч Яаны сэтгэлд нэгэн гунигтай дурсамж зусхийв. Өмнөх амьдралдаа энэ хашийг авах үед ээж минь аль хэдийн нас орчихсон байсан. Ээж нь орчныг бишрэн харж итгэмээргүй юм а. Хүмүүс үнэхээр ийм газар амьдардаг гэж үү? Захирагчийн ордноос ч гоё юм хэмээн хүүхэд шиг баярлаж байлаа. Яан дотроо ийхүү ирэх цүйсэнд би хичнээн гайхалтай шиттэн байсан ч ээжигийн үхлээс буцааж авчирч чадаагүй. Тэрээр ээжтэй хандан язгууртуудад зориулсан газар байгаа юм ихэд ээж нь гайхна. Язгууртнууд хийнэ хэмээн асууна. Яан үргэлжлүүлэн гэхдээ одоо бол өөр. Миний түүнд хийж өгөхийг хүссэн зүйлс, түүнтэй хамт хийхийг хүссэн зүйлс гэж бодно. Би одоо бүгдийг нь хийж чадна гэж тэр өөртөө итгэлтэй шивнэ. Яан ээжээсээ ямар байна гэж асуухад ээж нь хэмээн бодлогоширсноо. Яан энэ удаад би өмнөх амьдралдаа харж чадаагүй ээжийнхээ аз жаргалтай төрхийг харж чадах нь гэж баярлан бодно. Яаны ээж үнэхээр үзэсгэлэнтэй бас үнэхээр том юм хэмээн биширнэ. Харин ээж нь энэ бүхнийг хараад гэхдээ бид яаж энэ газрыг цэвэрлэх болж байна гэж санаа зовход Яан хэлэх үггүй байхаж хоцорно. Ээжээ гэж Яан сулхан дуудахад ээж нь яасан бэ Яан гэж самбарч асуув. Яан би ээжийг дахиж ямар ч гэрийн ажил хийхгүй болгох хэрэгтэй юм байна. Тэгж байж л тэр ийм юмны талаар бодохгүй болно гэж шийдэмгээ бодно. Тэд Грин Ривердиум эзэн хааны ордонд иржээ. Яан хувцас асундаа. Жохон сандарч байна шүү. Би өмнөх амьдралдаа ч өөрийн биеэр эзэн хаантаа уулзаж байгаагүй гэж бодно. Түүнийг академи төгсөөд амьдралд гарах үед эзэн хаан аль хэдийн үхлийг үлээгээд хэвтэж байсан байж. Эзэн хаан мэрэгэн ухаан шийдэмгийн зангаараа алдартай байсан. Боломжтой бол би түүнээс суралцмаар байна гэж тэр хүснэ. Яан ханхүүгийн ордныг хараад тэр одоо юу хийж байгаа бол хэмээн нэгэн хүнийгсэ. Тэр бол татвар эмийн хүү 5 дугаар хан хүү Рагнар юм. Тэр эзэн хаантай бусдаас хамгийн их төстөнж гэлээ. Эзэн хааны өгөөмөс сэтгэлийг бус хүйтэн хөндий занган дуурайсан. Хуучны минь анд бас дайсан гэж Яан бурсна. Тэгээд эцэст нь би энэ амьдралдаа чамтай уулзвал юу хийсэн дээр вэ хэмээн өөрөөсөө асууна. Үүчлэвч залуу Яан руу хандан зам зааж хүндэтгэлтэйгэр Яан элхмээ ийшээ. Яаныг тон танхим руу орохын өмнө үүчлэгч үргэлжлүүлнэ. Эрхэм дээдэс таныг хүлээж байгаа гэж хэлв. За залуусаа энэ удаагийн дугаар инхүү дуусаж байна. Танд таалагдсан бол ирж хүжүүгч лайк дарахаа битгий мартаарай. Дараагийн дугаарыг маш хурдан оруулаасай гэж хүсэж байвал одоохондоо subscribe хийгээд хонхны давчлуураа дараарай. Баярлалаа. Баяртай.